За Монгол улсын 2021-с 25 онд төгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн тайлан орж ирж байна. Тэгэхээр бид нэр анх удаага 5 жилийн үндсэн тайлангаа хилцэх гэж байна. Яг одоогоос 5 жилийн өмнө Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого алсын хараа 2050 батлагдчихсан. За энэ бодлого батлагдсанараа бид нар үндсэн чиглэлээ ганцхан жилээр явдаг гэсэн үндсэн чиглэлийг бид нар 5 жил болгож ирсэн. 5 жил тутам бид нар бодлогоо төлөвлөлтөө хий. За энийхээ тайлангаа улсын хурлаа засгийн газрын тайлхнаа гэж. Тэгэхээр тэр утгаараа бол энэ бид бүхний анхны 5 жилийн үндсэн чиглэлийн тайлан орж ирж байна. За тэр урт хугацааны хөгжлийн бодлого батлагдахад бас нэг гарсан томоохон реформын шин чанартай зүйл засгийн газрын тогтолцоон дээр гарсан. Энэ бол эдийн засаг хөгжлийн яамыг байгуулах байсан. Эдийн засаг хөгжлийн яамны сайд нь тэргүүн шадар сайдын хэмжээнд байх ёстой байна гэдэг. Тэгэхээр өнөөдрийн бидний хэлцэж байгаа энэ 5 жилийн үндсэн чиглэл бол ерөөсөө л эдийн засаг хөгжлийн сайдын хамгийн гол үндсэн ажил нь энийгээ улсын хурал дээр тайлагнах чинь гэж ойлгож байна. Гэтэл өнөөдөр эдийн засаг хөгжлийн сайд тэргүүн шадар сайд байхгүй. Миний асуултууд бол дандаа эдийн засаг хөгжлийн сайд руу чиглэсэн байсан. Энэ тайланг яг өөрөө хамгаалж улсын хурал дээр гарах ёстой гол субъект бол өөрөө ганц төмөр сайд. Өнөөдөр яагаад ганц төмөр сайд ирээгүй? Энэ зөвхөн ганц төмөр сайд биш, энэ буцаад Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого 5 жилдээ хэрэгжиж улсын хуралдаа тайлгнаж гэнэ гэсэн маш том агуулга явж байгаа шүү дээ. Тэгэхээр хариуцж байгаа сайд нь өөрөө ирээгүй. Эдийн засаг хөгжлийн яамны үндсэн чиглэлийг та нарт уншиж байна. Монгол улсын урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах хөгжлийн бодлого төлөлтийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй юм баггүй. Тэгэхээр энэ бүх бодлогыг нэгтгэж зангидах нэг яам зайлшгүй байх ёстой байна. Тэр нь эдийн засаг хөгжлийн яам тэргүүн шадар сайдын хэмжээнд байх ёстой байна гэж. Тэгэхээр 5 жилийн анхны тайлангаа бид нэр ингээд ярьж байхад сайд нь өөрөө байхгүй байх нь маш буруу гэж ойлгож байна. Тэгээд за энэ дээр хоёр асуулт байна. Тагаа минутаас сонго авчих та. За чиг үүргээ гүйцэтгэлийн тайлан дээр гарсан байл да, аудитын тайлан дээр. Чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж маш олон дурддагдсан байна. За яг тэр дундаа эдийн засаг хөгжлийн яам за энэ хөгжлийн 5 жилийн үндсэн чиглэлийнхаа боловсруулах хууль тогтоомжоор заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй. За тэгээд түүний хэрэгжилтэн дээр нь засгийн газрын хэрэглэх газар руу нэгтгэн боловсруулахаар тогтсон гэсэн тайлбар өгсөн гэж байна. За Батнайрамдал гишүүн нэмэлт 1 минут. Тэгэхээр эдийн засаг хөгжлийн яамнаас өмнө засгийн газрын хэрэглэх газар нэгсэн тайланг нэгтгэдэг байсан тийм. Тэгэхээр эдийн засаг хөгжлийн яамтай болсноор бол эдийн засаг хөгжлийн яамны үндсэн гол үүрэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэгдүгээрт бас тайлбар авмаар байна. За хоёрдугаарт энэ дээр нэг зүйл байгаа. Ер нь энэ 5 жилийн тайлан маань яг хэрэгжсэн үгүй юу гэдэг дээр бас нэг хамгийн гол индикатор бол яг хэрэгжсэн төсөл хөтөлбөр арга хэмжээ юм л да. Тэгэхээр нийт хэрэгжсэн төслөг арга хэмжээг аваад үзэх юм бол 34.6 хүнд хэрэгжсэн гэж байна. Нэгсэндээ 3.1 нь төсөл арга хэмжээний хувьд хэрэгжсэн, бусд нь 66 хүнд хэрэгжээгүй. За тэгээ хэрэгжээгүй шалтгааныг энэ аудитын ингэж дүгнсэн байна. 159 бүрэн хэрэгжээгүй төсөл арга хэмжээний 71% нь буюу 113 нь шалтгаан нь ерөөсөө удирдлага зохион байгуулалт хамтын ажиллагаатай холбоотой шалгуур үзүүлэлт бүрэн түвшин оновчтой тогтоогоо гэж. Нэгсэндээ санхүүжилтийн шийдвэрлэгдээгүй биш, хоорондын уялдаа хангаагүй. За хэн хариулах юм? За шадар сайдуур чандар. За баярлалаа. За яг энэ 5 жилийн төлөвлөгөөтэй холбоотой тэгээ нэгдэгдэг ийм функц нь бол эдийн засгийн хөгжлийн яамн дээр ирсэн. Энэ бол зүйтэй. Тэгээ энэ дээр бол Батнайрамдал гишүүнтэй бас санал нэг байгаа. Тэгээд цаашаа бол яг ингэ нэгтгээд явдаг соёл руу гол орно. Нэг тайлбар хэлэхэд бол манай тэргүүн шадар сайд альбом томилтоор Орос улбаны улсад яралтай ажиллаар өнөөдөр ажиллаар явсан байгаа. Тэгээд 2 хонцод ирнэ. Энэ хурдд үртгэхэд бол ирчих байхаа. Тэгээд ирээд өөрөө энэ асуудалгаа бол оруулнаа. Тэгээд өмнөнийг бас бэлтгэсэн манай эдийн засгийн хөгжлийн яамны ажлын аппарат байгаа. Дөрвөн нарийн бичгийн дарга болон холбогдох газар хэлтсийн албаныхын хүмүүс байгаа болохоор эндээс бас мэдээлэл өгөх бүрэн боломжтой гэдэг хэлье.
Тэгээд үндэсний аудитын газраас тайлбар өгөх юм байна тий. Баярлалаа. За эдийн засаг хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Батхуу дарга 1 номерын микрофон дээр. За Батнайрамлаг гишүүний асуултанд хариулъя. Энэ 2021-с 25 оны 5 жилийн хөгжлийн үндсэн чиглэл бол батлагдах үед бол эдийн засаг хөгжлийн яам тухайн үед байгаагүй. Таны хэлж байгаагаар сүүлд байгуулагдсан. Тухайн үед бол засгийн газрын хэрэг эрхлэх газар, үндэсний хөгжлийн газар гэдэг агентлаг оролцоод салбарын яамдууд, агентлагуудаас бодлогын санал, арга хэмжээний төслийг цуглуулад тал талын оролцоог хангаад боловсруулж ажилласан гэж ойлгож байгаа. Яг одоогийн төвшөнд бол биднээс эдийн засаг хөгжлийн яамнаас дараагийн цикл буюу одоо дараагийн 5 жилийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулахдаа энэ өнөөдөр яригдж байгаа аудитын зөвлөмжүүд, гишүүдийн хэлж байгаа санал дүгнэлт зөвлөмжийг анхаарч ажиллана. Одоо энэ дэр манай яамны ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Ер нь манай яамнаас боловсруулж байгаа хөгжлийн бодлогын баримтчгүүдийг дунд богино хугацааны одоо ажиллаж байгаа баримтчгүүд дээрээ бүх яамдууд, агентлагууд, хувийн хвшил, олон нийтийн байгууллагаас санал авч нээлттэй ажиллаж байгаа. Цаашдаа ч гэсэн энэ зарчмыг үргэлжлүүлж ажиллана. За тодруулга 1 минут. Батнайрамлаг гишүүн. Тэгэхээр бид нар урт хугацааны хөгжлийн бодлого дээр ерөөсөө эдийн засаг хөгжлийн яам байгуулах гол шалтгаан л ерөөсөө хөгжлийн бодлого төлөлтийг хооронд нь уялдуулъя. Уялдаа холбоог нь хангая. Зохион байгуулалтаар нэгдсэн зохион байгуулалтанд оруулъя. За тэгхийн тулд энэ яамны сайд нь өөрөө тэргуун шадар сайдын хэмжээнд байх ёстой гэсэн миний гол агуулга явсан юм л та. Гэтэл яг энэ аудитын дүгнэлтэн дээр бол бүрэн хэрэгжээгүй төсөл арга хэмжээний ерөөсөө 70% тэгээд буцаал яг удирдлага зохион байгуулалт уялдаа холбоо хангаагүй гэсэн шалтгаанаар хэрэгжээг үлээн л та. Тэгэхээр эдийн засаг хөгжлийн яамтай болсноор үр дүн гарсан уу гүй гэдэг яг энэ 5 жилийн төлөвлөгөөн дээр л 5 жилийн гүйцэтгэлийн тайлан дээр гарч ирэх ёстой байна. Тэгэхээр тэрний хэрэгжилт маань 70% нь буцаал нөгөө зохион байгуулалт хоорондын уялдаа холбоо хангаагүй гэдэг нь буцаад эдийн засаг хөгжлийн яам тэгэхээр ажиллаа хийсэн үгүй гэдэг дээр хамгийн том асуулт нэмэлт гарч ирж байгаа. Тийм учраас энийг урт хугацааны хөгжлийн бодлого дээр бидний гол суулгасан дээр агуулгатай холбож яриад байгаа юм л та. За Батнайрамлаг гишүүний асуултанд аудитаас хэн бэ? Хэн хариулах юм? Гараа өргөөрэй. 2 номерын микрофон. Албан тушаалаа хэлээд хариулаарай. Үндэсний аудитын газрын гүйцэтгэл нийслэлийн аудитын газрын захирал их болд. За аудитаар гарсан дүгнэлтийн хувьд л Батнайрамлаг гишүүн хэлжлээ. Тэгэхээр ер нь бол төлөвлөлтийн оролцоог хангах асуудал хамгийн чухал байгаа. Одоо төсвийн ерөнхийлөн захирагчид болон засгийн газар дээр төлөлтийн алдаан дээр гарч байгаа гол асуудал бол оролцоог хангах асуудал хангалтгүй байгаа. Өөрөөр хэлбэл тухайн нэг хүнсний аюул байдлыг хангах чиглэлийг сайжруулна гэдэг асуудлыг ганцхан хүнсгэтэй аж ахуйн яамны асуудал юм шиг гэтэл энд нь эрүүл мэндийн яам, боловсролын яам, нийгмийн эрүүл мэнд холбогдох яамдуудын оролцоог хангахгүйгээр тухайн яамных нь хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг л тавьждаг. Хамтын ажиллагааны оролцоотой байгаа газруудын ажлыг хамтдан төлөвлөлтгүйгээс орхигдоод энэний хэрэгжилт баг гарах ийм асуудлууд байгаа. Энийг нь одоо өдөртөн чиглүүлж эренблэх асуудал бол эдийн засгийн хөгжлийн яам дээр байгаа учраас энэ чиг үүргийнхээ ажлыг хууль заасныхаа Гүйцэж хариулах уу? Гүйцэж хариулах уу? За 1 номерын микрофон. Эдийн засаг хөгжлийн яам. Тодорхой хариулаарай гишүүдийн асуултанд. За түрүүчийн хариултанд би бас дурдсан байгаа. Эдийн засаг хөгжлийн яамнаас яг одоо боловсруулж байгаа жилийн хөгжлийн төлөвлөгөө, дунд хугацааны төсвийн хүрээний мэдгдэлтэй өнгөрсөн намар боловсруулсан засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөр энэ бүх бодлогын баримтчгүүд дээр манай яамнаас ажлын хэсэг гараа засгийн газрын холбогдох бусад яамдууд, агентлагууд бүгдтэй нь бол ингэж хамт бодлогын уялдааг хангаж боловсруулж ажилласан байгаа. За энэ талаар тухайн бодлогын хэрэгжүүлэх чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тухайн арга хэмжээг хэмжих шалгар үзүүлэлтийн талаар тухайн бүрд нь холбогдох мэргэжлийн байгууллагуудаас тайлбар саналыг нь авч ажиллаж байсан. Одоо хийж байгаа процесс дээр ч гэсэн энэ үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа. Манай яам дээр холбогдох яамдуудын бодлогын асуудлуудыг хоорондоо уулзалтаад уялдааг нь хангах тал дээр идэвхтэй ажиллаж байгаа.